Өнөөдөр өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг удаа л нэг малчин сонгогдсон гэдэг гişүүд хэлж байна. Түүнээс хойш малчид их хурлд суув. Яг одоо багш нар их хурлд суув. Яг өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн их хуралд орж ирвүү. За ингээд тэдний зовлон бэрхшээлийг мэдэхгүйгээр бид нэг уран цэцэн болоод бүх салбарыг мэддэг царайлаад нэг одоо мэддэг ч юм шиг мэддгүй ч юм шиг нэг юм 30 жилийг өнгөрөөцсөн байна шүү дээ. Тэр шилэн ажиллагааг сая явуулаад нэг зүйлийг хатуу ойлгосон. Шилэн ажиллагааны үр дүнд 136 мянган мөр өгөгдөл ил боллоо. Бид нар нээлттэй мэдээлэл нээлттэй өгөгдөл төр зөв дүгнэлт анализ хийх чадваргүй болчихж. Сургаар асуудал ханддаг болчихж. Тэгээ энэ болгоноос хараад үзэхээр тусгай хамгаалалттай газруудыг ил болголоо. Хөдөө аж ахуйн санг ил болголоо. Жижиг дундын санг ил болголоо. Боловсролын зээлийн санж ил болж байгаа шүү. Ингээд маш олон буюу нийтдээ засгийн газар 5 сан ил болцсон. Гэтэл энэ сангууд дээр иргэд олонны дүү хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх хэрэгчлөөгөө эдлээд үнэлэлт дүгнэлт хийгээд явхаар тойрж явж байгаад нэг урд сууж байгаа нэг их хурлын гишүүний компани болоо таарчдаг. Нөгөө газар эзэмшиж байгаа нь дахиад нэг их хурлын гишүүний. Тухайн хүмүүс зөвхөн компаниуд төлөвлөдөг, бизнесийн эрх ашиглал төлөвлөдөг болчихлоо шүү дээ. Тэгэхээр би энэ ажлын хэсгээс юу гэж асуух гэдэг нөхөр түрүүн Тэмүүлэн гишүүнээс хэлсэн. Үнэхээр жагсаалтаар орж ирж байгаа тэр тавьчин өнөөдрийн энэ гоё яриад байгаа шигэ тэр малчтын төлөөлж байх юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлж байх юм уу? Үүнийг хатуу хуульчилж өгөөч гэж иргэд хүсэж байгаа. Үгүй бол үндсэн хуулиа баталчаад сонгуулийн хуулийн дээр морчих үедээ гэж шүү дээ. Морьсаар байгаад сурцсан. Тэгэхээр одоо бид баталгааг нь энэ протоколд үлдэх ёстой. Би нэг зүйлээс айж байгаа. Өнөөдөр их хурлын гишүүдийн ихэнх нь одоо баг уяач. Тод манлаа уяач нар бүгдээрээ малгаатай шүү дээ. Тэгээ нөгөө малгаатууд ч орж ирэх малчтын төлөөлөлгээд ороод ирэх үедээ. Нөгөө мал малдгүй, морь уйдгүй нөгөө уяач нар чи би малчин байна гэж дөрөв хувилгаад, зүсөө хувилгаад, шохоо барьж хичээл заагаагүй би багшийн төлөөлөлгээд ширлээд ороод ирэх үедээ. За энэ цагт бол ард түмэн хуулийг дэмжихгүй шүү.